хувь хүний орлогын албан татварыг 1% болгох хуулийн төслийг бол өргөн барьсан. Татварын ачааллыг бууруулах талд бол нэг том алхам бол урагшилсан гэж бодож байгаа. Одоо 792 мянган төгрөг хүртэлх цалиндаа ямар ч иргэн 0% татвар төлнө. За 792-оос 2 сая төгрөгийн цалиндаа 1% татвар төлнө. Энэ нь бол ерөөсөө уртаашаа нэг 12 мянган төгрөг л болж байгаа юм. За одоогийн энэ хуучин хуулиар бол 2 сая төгрөгөнд 200 мянган төгрөг буюу 10% татвар төлдөг байсан бол одоо энэ шинэ батлагдсан одоо бидний оруулсан саналын дагуу одоо засгийн газартай нийлсэн дүнгээр бол ердөөсөө 12 мянган төгрөг төлнө. Тэгээ 2 саяас дээш тавсан жишээлбэл 3 саяын цалинтай хүн бол давсан 1 сая төгрөгөндөө 10% татварыг төлөөд 300 мянган төгрөг, 2 саяда 12 мянган төгрөг. Ингээд хуучин 5 саяын цалинтай хүн жишээ нь одоо 500 мянган төгрөг төлдөг байсан бол одоо энэ шинэ хуулиар 188 мянган төгрөг авч үлдээд энэ нэгсэндээ бараг 188 мянган төгрөгөөр иргэн бүрийн сарын цалин нэмэгдэнэ гэсэн үг. За тэгээ энэ үе шаттай 27-28 оноос хэрэгжиж явах юм аа. Энэ бол иргэдэд бол бодит орлого нь нэмэгдэхэд маш их тийм тус төхөм үзүүлсэн ийм хуулийн төсөл батлагдсанд баяртай байгаа.